Бүртчон Гуамарл эзэн Чингисийн удам тэнгэр заяад монголчууд бид энэ хорвоо дээр үнэхээр агуу баатарлагт хүүхтэй бахархам их өв соёлтой гайхамшигтай ард түмэн билээ. Монгол хүн би эргэн шиж соёлдсон энэ дэлхийн ертөнцийн муу хүн гэж хэлэгдэх хүчиргүй. Гэр бүлийн радио 104.5 ёс суртахууны нэвтрүүлэг. Сонсогчдаа муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсноо. Гэр бүлийн радио 104.5 өдөр болгоны 17-оос 18 цагийн хооронд сонсогч танд хүрдэг ёс суртахууны нэвтрүүлэг. За өнөөдөр мегмар гараг учраас уламжлал ёсоор Улаанбаатар их сургуулийн хувь хүний хөгжлийг судалдаг багш Отгон Чимэг буюу Отгоо багш маань манай радиогийн эфирт ирсэн байгаа. За бид хоёр ерөнхийдөө хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцсан. Гэхдээ өнөөдөр юун дээр голчлон төвлөж ярих вэ гэхээр хүүхдээ буруу эрхлүүлдэг талаар ярина. Багаас нь буруу эрхлүүлдэг. Тэгээ том болсон хойно толгой дээр гаргадаг монголчууд ярьдаг. Тэгээд нөгөөх нь дийлдэхэ байдаг, буруу замаар ордог. Энэ талаар ярих гэж бодлоо. Отгоо багшд ороо минь төргий. Баярлалаа. Та бүхэнд ч ороо минь төргий. За нэвтрүүлгийн эхэнд нэг зүйлийг хэлэхэд эмэгтэйчүүдийн арга ханг дээр гэр бүлийн радио Улаанбаатар их сургууль хамтраад нэгэн хүмүүнлэгийн өдрөлгийг зохиосон байгаа. За эмэгтэйчүүдийн хориг анги маань ухаарлын уян гэсэн 10 хэдэн жил болж байгаа юм хамтлагтай. Өөрөө дотооддоо бас юм хамтлагтай. Энэ хамтлагт хүмүүжигч эмэгтэйчүүд маань өөрсдийн авьяас ур чадварыг гаргаж тоглолт бэлтгэдэг. Урлаг уран сайхны номерууд бэлтгэдэг байгаа. За энэ ухаарлын уян хамтлаг энэ сарын 2-3-ны өдөр буюу ирэх Бямбан ям ирэх Бямбан ям гарагт офицеруудын ордонд өөрсдийн тоглолтыг хийх юм байлаа. 14 цагаас гэсэн байгаа тийм багшаа. Тэгээ 14 цагаас буюу өдрийн 2 цагаас өөрсдийн тоглолтыг хийх юм байлаа. Тэгээд тийм хүнд хэцүү орчинд хоригдож байгаа мөртлөө гэрэл гээгээрөө нарлуу тэмүүлж амьдарч байгаа энэ хүмүүсийн дуу хоор амьдралын хүслээр нэмэлзэл мөрөөдлийг сонсохыг хүсвэл офицеруудын ордон дээр очиод тоглолтыг нь үзэж болох юм байлаа шүү. Хагасан бүтэн санд 14 цагаас үзэсгэлэн тэгээд 15 цагаас концерт. 15 цагаас концерт нь тийм. Тэгэхээр дан эмэгтэйчүүд одоо тэнд хүмүүжигдэж байгаа хүмүүсийн тэр ухаарл харилсан, өөрсдөө ухаарсан, гэгээрсэн бас тийм ертөнцид ч гэсэн бас гэгээлэг зүйл байдаг гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн дуураалсан тийм авьяаслаг одоо бүсгүүчүүл маань тэнд авьяасаа үзүүлж байгаа. Тэгэхээр сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт биднийг бас сонсдог, тэднийг дэмжиж байгаа хүн байвал бас та нарыг очиж үзээрэй гэж уриалах байна. За хүүхдийг буруу хүмүүжүүлэх гэж нэг асуудал байна. Би нэг жишээ татал догшаа. Би өнгөрсөн зуун харсан. Нэг клиник үүссэн, англи хэлний сургалт явуулдаг клиник үүссэн гадаа. Томоо олсон 18-ыг сүлсэн томоо охин. Тэгээ аав ээж нь ингээд клиник үүссэн гадаа машинаар авчираад ингээд буулгаж байгаа байхгүй. За минийх өнөөдрөөс эхлээд ингээд тэл сураа. Чи одоо гадагшаа явах гэж юм чи хэлтэй болох. Нөгөө охин нь амар доромчхон бууж ирсэн. Томоо 18-аас 16 лоттой болов гэмээр. Тэгэл би энд чинь суухгүй юу яриад байгаа юм би ингэж олон хоног хилмэл үдэж чадахгүй тийм юм байхгүй гэл тэн чин зүгээр түлхөөр шидлээл уц хонороо ууч тастаал амар юм болж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хараа сууж явахдаа би бодлоо. Өмнөөс нь хилний курсын төлбөрийг хийгээд хилний курс сургаал гадагшаа явуулаад өгдөг тийм аав ээжтэй хүүхэд хийдүүлээ тий. Тэгээд энэ охин ер нь жоохон жаргалдаа ташураа жоохон аав ээж нь багаас нь жоохон буруу хэрэг. Тэгээ аав ээж нь гол нь тэнд аргадаал тэр чинь бөө юм болж байгаа байхгүй. Тэгээ аав ээжийнхээ хувцас костюм бичээг хувцас хонорыг ууж тастаа тийм том болсон одоо том хүн шүү дээ тий. Тэгээ тэр аран шиг хараа тэнд байсан хүмүүс ч гайхсан, би ч гэсэн гайхсан. Тэгээд манай монголчуудын 90 оноос хойш зах зээлийн нийгэм шилжснээс хойш 90 оноос өмнө бол ерөнхийдөө бүгдээрээ ижил тийм амьдралын ижил төвшөнд байсан тий. Баян хүн гэж байсангүй, ядуу хүн ч гэж нэг төдийлө олон байсангүй. Тэгээд 90 оноос хойш ерөнхийдөө юм өмчийн ялгаа гараад гадагшаа дотгошоо яваад хүүхдийнхээ хувц сонорн төвтөл монголчууд анхаарахын шал ондоо болсон шүү дээ. Тийм 90 оноос бол өмнө бол нэг тийм ганган хүүхэд байдгүй байсан да. Бидний байгаа хаа тий. Одооны залуучууд охтууд маань байх нь байсан. Гэхдээ нэг 10% нь л байсан. Одоогийнхтай адилхан 60, 70, 80% биш байхгүй. Юу хүснээ хэрэглэдэг болж, аав ээж нь юу хүснээ авч өгж эрхлүүлдэг болж багаас нь. Тэгээ одоо iPod, iPad, за тэгээд iPhone, BlackBerry юу хүснэ Монгол залуус энэ өсвөрийн хүүхдүүдэд байна. Тэгээд бүр 5-6 настай хүүхэд хүртэл iPhone гар утас барьж байгааг би харлаа. За нэг талаас сайн тий. Техникийн юм сүдийн дэвшил технологиг ингээ багасаа хэрэглээд сурч ийн дөнгөж тий оюун хаан задрах 5-6 наснаас хэрэгжилж ийн гэдэг бол тэгээ интернет толбогдоод юм хийж ийн гэдэг бол нэг талаас сайн. А нөгөө талаас хүүхдийг багаас нь ингэж их өндөр үнэтэй хэр баргийн насанд хүрсэн хүн барьж чаддгүй юм өндөр үнэтэй утас
ийм технологи эд зүйлээр эрхлүүлэх нь зөв буруу юу? Ер нь буруу эрхлүүлсэн хүүхдүүд том болоод ямар болж ийнэ гэхээр тэр одоо баг том хүүхэн болцсон мөртлөө тэгээд түлхүүрээ газар шидээд аав ээжийнхээ хувцас ууж тастаад юу яадаг юм бэ? Элний хүс сууж чадахгүй найзуудтайгаа явна маавна гэд. Хүүхдээ багаас нь буруу эрхлүүлдэг. Өөстөө юу ус миний хүү өстөө бид нар амьдралын боломжтой юм чи юу өснөө авчих гэнэ өстөө. Яаж л бол яаж эрхлүүлнэ. Том болсон он дийлхэ байдаг те. Магадгүй нэг хүүхэд нь буруу замаар ордог. Аав ээжгээ хүн гэж хүндлэхэ байлдаг. Аав ээжгээ хүндлэхгүй байгаа юм чинь бусад ахмад үеийг хүн гэж хүндлэхгүй те. Ингэлтээс та юу хэлмээр вэ? Тэр ингэмэр байна л да. Хүүхдэд бол цэвэрхэн цав цагаан цаас юм. Тэр хүүхдийн биеийг яах вэ гэхээр эцэг их өөртөө хайраараа бүтээж байгаа байхгүй. Тэгээ хайраараа бүтээж байгаа юм чинь тэр хүүхэд одоо сайн орчныг сурна уу, муу орчныг сурна уу зөвхөн таны эцэг ихээс шалтгаал. Тэр эцэгтэй байх уу, аавтай байх уу, эсвэл имэтэг өсгөө гэдэг нь тухайн хүүхдээс одоо хувь заяа гэж хэлж болно. А гэхдээ хүүхэд яах вэ гэхээр хүүхэд өөрөө эцэг их бол за яг одоо энийг эрүүл өсгөх хэвээр, эрүүл байлгах хэвээр, үг хэлийг сайн болгох хэвээр, сайн боломжийг ингээд боломжоор хангаад байвал нөгөө хүүхд минь 16 17 нас руу бүх юм ингээд нэг мөс ухаачих юм шиг юм бодоод байгаа байхгүй. Гэтэл яадгүй хэр уус ардын уламжлалт ч юм байдаг штэ. 1-3 хүртэл хаан мэт зал. 3-6 хүртэл одоо тэрийг хатан мэт байлга тийм ээ, хатан хаан мэрт хүртэл байлга. За тэгээд 7-оос эхлэнгүүтээ тэрийг зарцсан мич зар 15 хүртэл зарцсан мэт гэж байгаа шүү дээ. Зарц хүн яаж зарагдах вэ? Зарц хүн идэхээ идэнэ, ажиллахаа ажиллана, зарагдахаа зарагдана. Тэгэхээр энийг юусоо байлгадаггүй, хийдэггүй. Хүмүүс мэддэг гэрнэ. Одоо хүүхдийн гар эвдэрчин, хүүхдийн гар хөгжим дардаг хүүхд бол одоо бүх юулээ бүх барилдвал бол одоо гар нь болорчин, эсвэл бүх барилдаг хүүхд бол болорцсон гартай юм чи хөгжим дарж болохгүй ч гэдэг юм уу. Ингээд нэг тийм бичигдээгүй хуйлууд байгаад иддэг. Охин хүүхд хүнд юм үргэл өндөр болохгүй, эрэгтэй хүүхд одоо хэцүү хүнд ажлыг заавал хийж явах хэвээр, охин хүүхд зөвхөн аяр тав угаах хэвээр ч гэдэг юм. Ингээд бичигдээгүй хууль амьдрал дээр байгаад иддэг байхгүй. Эннээсээ болоод нөгөө хүүхд маань одоо чи өнөөдөр хүртэл нэг философи хичээл дээр бие даалт ярьж илээ л да нэг хүүхэд. Одоо жишээлбэл би зөвхөн сургуульд сурхаал бодно гэнэс би нэг ширхэгч 5 гуугаач үзээгүй. Гэхдээ би 0-ийн өрөөнд ороод одоо 5 минут 10 минут суухдаа би заавалчгүй хичээлээ уншаад номоо тэрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд би хичээлээ уншдаг гэж байгаа байхгүй. Нэг талаараа тэр сайн боловч нөгөө талаараа тэр юу ч хийдгүй ажлын хөдөлмөрийн хөлсийн амтыг мэдгүй учраас тэрний бас боловсрал ямар ах вэ? Гэл ингээл нэг буруу эрхлээсэн хөлтөд чинь гараад байгаа юм л та. Тэгээд эцэг эхчүүдийн нэг андуурал эдгийг. Юу гэхээр тэр чинь ингээд том 16 17 хөрөнгөтэй бүх юмыг ертөнцийг нөгөө сайн үдрээ харчин тэгэл шууд ажлыг одоо ямар ч тэр 100% гүйцэтгэлтэй хийн гэж андуурчдаг байхгүй. Андуурчдаг. Тэгтэл 100% гүйцэтгэлтэй хийхгүй зөвхөн та хэр зэрэг ажил сургаснаас л хамаарч байгаа. Тэгээд зарим эцэг эхчүүд чам яаж одоо надад мөнгө байна, надад боломж байна. Тэгэхээр миний хүүхд аяндаа өвөөсөө сурчна гэд ингээд нэг аана назгаа байгаад. Гэтэл гэр хорооллын хүүхд хагас бүтэн сая өдөр ажиллаач хийгээд хичээлдээ ч яваад ээждээ ч туслаа дүүгээ ч аваад ингээд яваад байдаг. Тэгэхээр би боддгийн зөвөр байрны хүүхдүүд юу ч хийхгүй байна. Гэр хорооллын хүүхдүүд ажилтаа байна гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ямар эцэг их хүүхдээ яаж хүмүүжүүлж байгаагаас ер нь хүн болгоо энийг сонсоод бас өөртөө дүгнэлт хийж байгаа хаа гэж бодсон. Одоо манай радио дээр ингээл 100 болохоор намар болохоор дадлага хийх гэл сэтгүүлчийн ангийн 1 2 3 дугаар курс оюутнууд ирдэг л дээ. Тэгэл жоохон загнаж барайл юм хийлгээл ингээл уралзаал хачин болж байгаа зү. Яаж харал шантраад алга болчихдог. Дадлагын хугацаа дуусах. 1 2 3 хоног за чи шторт бичиж чадахгүй нэ чи ингэж бичдэг наатаа дахиад бичгээд засч өгөөл ингээл буцаагаал ингээл жоохон яхаарал нөгөөдөл чинь л ямар ч чадваргүй болоод залуучууд ярьдгаар жинхэнэ айлангаа алдаал тэгэл 2 3 хоногийн дараа алга болчихдог. Тэгээ сарын дараа ирчээ та миний дадлагын тайлан бичээд өгөө суучдаг. Тэгээ би өөдөөс нэлдэг байхгүй. Чи одоо юу хийсэн, юу суулсан гэж надад дадлагын тайлан бичүүлэх хэрэг та бичээд өгчих гэсэн. Гойж штэ. Тэгээд энэ бол ерөөсөө манай одоогийн залуучууд хөдөлмөрийн хүндийг давах тийм чадвар байхгүй болсон. Тэгээд жоохон л юм шантарчдаг. Ганцхан нэг FM-ийн ганцхан ширхэг 30 секундын шторк нэг хэдхэн өгүүлбэр тавиал болоо штэ. Уутаа нь оруулаад янзлал тийм бас нэг хэцүү ажил биш штэ. Нэг бүхэл бүтэн нэвтрүүлэг уран сайхны кино хийх гэж байгаа юм шүү. За яг нэг сайн шторк гаргахын тулд ойролцоогоор 1 цаг орчим 2 цаг орчим оролддог. Тийм тал бий. Тэгэл жоохон оролдуулаад суулгаад нэг 2 өдөр жоохон ухаан хийчихаар
Тэгэл шантраал алга болчдөг. Тэгээ энэс юу харагдж байна гэхээр би бас дээр нэвтрүүлгээр орохдоо хэлчихсэн нөгөө бид алтуудыг заавал гараар бичүүлж авдаг гэх тийм. Зарим хүмүүс тэгээд гараар бичиж авах шүү л гэхэд компьютераар бичээд хүрээд ирдэг байхгүй. Тэгэхээр би өнөөдөр яг хуу техник технологи хөгжсөн 21-р зууны 2-р хагасын электрон бараа одоо электрон систем хөгжсөн үед гараар бичих нэг талаар бүдүүлэг сонсогддог боловч нөгөө талаараа ингэж байгаа байхгүй. Дан компьютераар хийсэн хүмүүс гараар бичиж чаддгүй. Чинь одоо нодлонхон манай нэг төрийн байгууллагт аягүй сайн төрийн албаны шалгалт өгөөл ингээл ажилд орохсон чинь. За чи одоо энд суугаад 3 үеийн түүхийг бичих гэсэн чинь би бол гэд ингээ бичиж чадахгүй. Өөрхийгөө бичиж чадахгүй юм чи аавхаагаа бичиж чадахгүй. Аавхаагаа бичиж чадахгүй юм чи өвгөө бүрч мэдэхгүй. Инхээр л нөгөө заавалчгүй зайлшгүй ингэж гараар бичих ёстой дадлын л би амьдаа хөвшүүлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр эхэндээ яадаг вэ гэхээр нөгөө гараар бичгээрээ хэрэгтэй гэж зүгээр ингээ английн T хэсэг тавьчихдаг. Хэрэг гэж тавьчаа T хэсэг тавьчихдаг. Тэгэхээр энэ нь юу яаж ийм гэхээр зөв монгол бичгээр бичиж чадахгүй юм чи яаж ярьж чадах юм? Ярьж чадахгүй юм чи яаж сэтгэж чадах юм? За яг энэтэй адил нөгөө ухаан байхад бяраар яах юм? Нар байхад одоо нөгөө гэрлэр яах юм гэдэг шиг ухаан байвал та бэр зарцуулах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр та нөгөө буруу эрхлэхгүй тулд та багасаа өөртөө зохисон ажиллаа хий, багасаа өөртөө зохисон хариуцлагаа үүр, багасаа өөртөө зохирсон зүйлээ хий гэдэг зүйлийг л би хэлмээр байдаг аахгүй. Тэгэд шинжлэх ухааны талаас яаж сургадаг юм бэ гэхээр хүүхдийг эрхлэхдээ эрхлээд хариуцлага үүрэг цаг хугацаа гэдгийг заавал мэдрүүлж өсгөх ёстой. Тэгэхээр эцэг эхчүүд яад энэ үнийг мэддгүү гэхээр хүүхд чи одоо хэн байх нь чухал биш. Хэн болоод хэн байх нь чухал байгаа хгүй. Хэн байсан нь чухал биш. Тэрнээс 18 хүрчээд ажил мэдгүй одоо өөр төрч ирсэн тэр сэтгүүлч ангийн хүүхдтэй адилхан 22 нас хүртэл 18 нас хүртэл тэр зүгээр эрхлээд эрх танхи байгаад нэг сэтгүүлч анги сураад өдрийн одоо 30 мянган төгрөг өрөөд хэрэглээ өндөртэй хүүхэд хурж ирэнгүүтээ нэг 2 минутын загналт даахгүй байна гэдэг чинь тэр хүн ерөөсөө хатуу үг сонсоогүй юм чи хатуу ажил хийгээгүй хатуу ажил хийгээгүй юм чинь хальширна гэсэн л үг байхгүй. Тэгээ би боддог байхгүй тэр хүмүүсийг сэтгүүлч болох гэж байгаа. Сэтгүүлч гэдэг чинь өөрөө хүнд хөдөлмөр шүү дээ. Цаг наргүй ажилладаг. Магадгүй ажлын талбарт асны дараа юутайч тулгууч болно тийм. Зам хэл дарамт шахалт юутайч тулгууч болно. Шаардлагатай бол ард түмний амьдралын гүнд очиод хаавал алтны уурхад очиод тараншаанд очиод хэд хоног юу шаардлагатай бол хоног хэвээр. Маглав сэтгүүлч явахад манай багш тэгжил заад сургасан. Тийм шүү дээ. Тэгээд тэр нэг ганц шторк бичиж чадахгүй тэгээд 2 3 хоноод халшраад алгуулж байгаа хүмүүсийг би боддог байхгүй. За сэтгүүлч чи юу ч вэ энэ одоо өөр аль нэг салбар зүгээр зах дээр гараад амьдрахын ихэнд 8 хэлээ гэхэд одоо яаж амьдрандаа өөрхий гэж боддог. 8 ихэд хүртэл төвчээр шаарддаг шүү дээ. Тийм шүү дээ. Төвчээр шаардна. Сонсогч та муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. Гэхдээ одоо тэгээд энэ наран туулын би боддгийн наран туулын зарим энэ бараа зарж байгаа хүмүүс харин хүүхдэд зогсооцсон байгаа хүмүүсийг би их сайшаадаг. Хүүхдэд зогсохгүй яг өөрөө зогсчоод гэртээ хурж ирэл би та нарыг тижээх гээл халуунд нь харж хүүтэнд нь хурж ийн гээл хүүхдэд загнаад байвал тэр аав ээж тэнэг байхгүй. Харин яг аав ээж нь наранд нь хаалж тий сарны сүйдэрт бараагаа хурааж өглөө нар мандж яхад бараагаа дэлгэж өдөржин цаг наргүй 8 цагийн хөдөлмөр хийх ёстой бол тэд нар 14-өөс 16 цаг ажиллаж байгаа шүү дээ. Яг үнэндээ хідэн төгрөг олохын тулд тэгэл тэнцээ чин стандартын бус газар хооллон 50 амглан хоол идэнэ гэж байхгүй. Нэг тавхтай хоол авчрал идчихчихэл энэ бараа хід вэ гингүүт тэр дутуу хагас цааш нь залгичаал бараагаа зарахын тулд ажиллана шүү дээ. Тэгэхээр ээж аав нь ийм хүнд хөдөлмөр хийдэг гэдгийг хүүхдтэй нэг ойлгуулдаг. Тэгээ хаяа нэ зарим нэг хүнтэй ингээ ярилцгаар би өстө хүүхдийн төлгөө өдөр шөнөгүй өстө нойр хоолоо умартан бие өстө ийм болтол ажиллаж гин гэд ингээд өөрийнхөө мундгийг гайхаад идэх байхгүй. Гэтэл яг хүүхдтэй тэр мундгаа нөгөө хүн чинь харуулах ёстой байхгүй. Тэгвэл хүүхд чинь таныг ойлгоно. Тэгэд миний нэг таньдаг хүний хүүхд нь дандаа оюутны амралт болохоор 3-аас одоо 6-аас 9 сарын хооронд ид ачаалттай үед эсвэл өвлийн амралтаар дандаа ид ачаалттай үед аавда ээжтэй эсвэл ахында тусалдаг наран тул зах дээр. Тэгэд зах дээр бараагаа зарахад одоо хулгаанд алдахгүй тулд хянагчаа ажиллуулах хэвээр бараагаа мөнгөө олон хүнтэй байхад мөнгөө тоолохын тулд дандаа хүүхдүүдэд тусалдаг. Хүүхдүүдэрээ туслалт. Тэгэд тэгж байгаа эцэг эхчүүдийг би хүүхдтэй айгу зөв хүмүүжүүлж байна гэж боддог. За манай аав ээж яаж сургаж ирсэн бэ гэхээр
Би бол олон хүүхэдтэй айлын хамгийн бага охин гэж дээр нэвтрүүлгээр ярьж байсан. Тэгээд 11 хүүхэдтэй айлын хамгийн бага нь л та. Тэгэхээр отхон чимэг бол угтаан өнөөдөр ингээл хог хүний яс суртахуун яриад явах биш. Айгүй эрх тань хүссэн хүүхэд байгаа штэ. Яг үннийг хэлэхэд би бол 11-р анги 10-р анги төгсдөг гэсэн. 10-р анги төгслөө би одоо захныхаа даваа манжитгийг хатдаггүй хүүхэд л штэ. Үнэхээр тэр оюутны хэлдгээр би аягаа угаадаггүй хүүхэд л штэ. Яагаад гэж? Яа тэгэхээр миний 10 ах ихч маань хийч юм чинь би үлзэхгүй эрхлэх үүрэгтэй. Хамгийн гол үүрэг нэгдүгээр үүрэг нь би онц сурах үүрэгтэй. Хоёрдугаарт би эрхлэх үүрэгтэй. Гуравдугаарт би хүмүүс ах ихч нэргээ баясаах үүрэгтэй. Дөрөвдүгээрт би гэртээ ирэнгүүтээ гэрийнхээ хувцыг солих үүрэгтэй. Тавдугаарт би аав ээж хоёрын авчир гэсэн юм авах үүрэгтэй. Миний ерөөсөө 18 хүртэл хийдэг ажил энэ л байсан. Хамгийн чухал үүрэг нь онц сурах. За тэгээд би яасан бэ гэхээр мэдээж оюутан болно, дараа нь гэр бүлтэй болно, хүүхэдтэй болно, эхнэр болно, ээж болно. Яг ээж болон барагд би ээж болцоход би борцог яаж идгийг мэддэг хүүхдэл шин. Борцгийг бол идэж мэднэ. Тэгэхээр амьдрал юунд сургадаг гэхээр хүн өөрөө сэтгэл байвал тэрийг заавал хүүхд тахтаа сурдаггүй гэдгийг би одоо хэлэх гээд байгаа байхгүй. Одоо хэрвээ над чиг 18 хүртлээр юу ч хийгээгүй хүн байвал дараа нь энийг ухаарчулт юм аа. Ухааруул шархаа нэг цагийн дотор, нэг 7 хоногийн дотор, нэг сарын дотор, нэг жилийн дотор нөхөж болдог гэдгийг хэлэх гээд байгаа. Яа тэгэхээр би өөрөө биеэрээ үлгэрлэлцэн хүн байж шээ. Би өөрөө одоо түүнийг хүүхд дээрээ бол би өөршгөө хүүхдээ бол байхгүй шүү дээ. Яа тэгэхээр би өөрөө тэр зовлонг өөрөө мэдсэн чинь би хүүхдээ тэр зовлонд автуулахын тулд зохирсон ажлыг хийлэгдэг байхгүй. Африкийн Уганда гэдэг нэг улс байдаг. Тийм. Энэ улсын дарангуулагч хэдэн жилийн өмнө Иди Амин гэдэг хүмүүс байсан. Иди Амины тухай Холливуудын хийсэн кино байдаг та. За. Гис Суэтагрын голдолд тоглосон. Хүмүүсийн дарангуулагчаас амьд. Энэ дарангуулагч тэгээ Африкийн хаадуудын жишээр их олон хатантай, олон их нэртэй. За. Тэгээд олон хүүхэдтэй баг 1000 орчим хүүхэдтэй байсан гэдэг баг шүү. За. 100 орчим хүүхэдтэй шүү лүү. Тэгээд хүүхдүүд мэдээж ийм том дарангуулагчийн одоо үр хүүхдүүд учраас ажил хийнэ гэж мэдхгүй. За баг худалчуунд бийцсад бүксийг нь асрагч нь арчиж өгдөг. Хоолнд намын халбагдаж усанд орохдоо өөрөө биеэ үрж угааж чаддгүй. Одоо биеийг нь асрагч нь үрж угааж өгдөг. Ийм байсан. Тэгээд нэг л өдөр Иди Амины дэглэм нурж унсан. Францын зэрэгүүд довтолж ороод Иди Амины дэглэм гээд нурж унлаа. Тэгээд бүх 100 гаруй хүүхдүүд ингээд талын нэг талсан байгаа дэлхийд даяар. Нөгөө ирэх ям хангамж биеийг үрж угаад өгдөг, аманд нь хоолыг халбагдаж хийдэг хүмүүс нь байхгүй болсон. Тэгээд энэ 100 гаруй хүүхэд яасан гэхээр энийг бүр судлаад үзсэн гадны нэг мэрэгчлэлтэн байдгийг. Би вебсайтаар нь орж уншижсэн. Энэ 100 гаруй хүүхдийн ихэнх нь галзуугийн эмнэлэгт очих нь очиод өлсөх нь өлсөд хоолоо хийж идэж чадахгүй, өлсөх нь өлсөд галзуурх нь галзуураад ингэж одоо зүйлд туссан байдаг. Ихэнх нь ингээд нас орох нь бараад хүн амны ирэхт орооцолдог нь хүн далуулах нь алуулаад тэгээ ихэнх нь өлсгөлөнгөөр Өөрөөр хэлбэл амьдрах чадваргүй болсон. наад захын чадваргүй тий хоолоо хийж идэж чадахгүй байна. Зарим нь ингээд нэг овчиндыг солигдонгууд галзуурсан байна. Тэгээд яг ийм хүүхдүүдийг өсгөж байгааг нааш юм. Гэхдээ энэтэй төстэй ямар ч амьдрах чадваргүй аав ээж нь тэр одоо мөнгөтэй төгрөгтэй бэлэн зэлийн юм бүх юмыг бэлдэж өгдөг. Аав ээж нэг л өдөр ямар нэг юм болоод таагүй үйл явдал магадгүй машины аваад тохиолдоод өнгөрөөд өглөөхэд амьдрах ямар ч чадваргүй юм хүмүүсийг Монголын аав ээжүүд өөрсдөө бэлтгээд байна л да. Жохон 8 бизнес хийгээд гайгүй ажил төрөл хийгээд хөрөнгө огшил цуглуулсан гайгүй байшинд амьдардаг гайгүй машин зэрэг ундаг. За нэг юм уу хоёр хүүхэдтэй тэгээ хүүхдүүдээ бүр багаас нь ингээд юу тухтайг нь авч өгөөд эрхлүүлсэн. Тэгээд нэг тийм бэлэн зэлийн юм дээр одоо тойлоод өссөн тий. Тэгээд аав ээж нэг л өдөр байхгүй боллоо гэхэд ямар ч амьдрах чадваргүй амьдралд бие дааж шийдвэр гаргах ямар ч чадваргүй ийм хүмүүсийг манай Монголын ялангуяа сүүлийн үеийн залуухан аав ээж нар өөрсдөө бэлтгээд Тийм энэ дээр би юу ч хэлэх гэж байна гэхээр одоо энэ цэцэрлэгт бол одоо ингэ тийм л да жишээ нь 13 тагаа оюун ухааны музейн ардталтаа цэцэрлэгтэй шүү дээ яашил та. Тэгээд тэр тодорхой хэмжээний мөнгө төлдөг энгийн цэцэрлэгээс. Тэгээд тэнд болоод ирэхээр яах вэ гэхээр оюутан жишээ нь би оюутнуудтайгаа байнга үздэг. Одоо тухайн семестрт орж байгаа оюутнуудаа ер нь зориуд нэг семинарын цаг дээр бүр өөрөө дагуулж ирээд үздэг. Тэгээд тэнд ирэхэд ингээд 18 та оюутан тэр 1 секундын дотор одоо 10 секундын дотор тэр шок эвлүүлж чадахгүй бах цэцэрлэгт ороход 3 настай хөлт 1 секундэд эвлүүлдэг. Энэ юу харуулж байна гэхээр нөгөө амьдрал одоо юу гэдгийг мэдлэг гэдэг үүлийн эхлэл үүл гэдэг нь мэдлэгийн гүйцэтгэл гэж үг байдаг байхгүй. Энийг хин хэлсэн бэ гэхээр тэртээ 1619-с 1691 онд амьдарч исэн Кумасава Банзан гэдэг хүн
Энийг тодорхойлсон байдаг. Тэр мэдлэг гэдэг маань юу вэ гэхээр та өөрөө би одоо сая дээр хэллээ шүү дээ өөрийнхөө туршлагыг. Би бол зөвхөн онц сурах үүрэгтэй. Харин би бэлдсэн хагалцсан ах эгчийн одоо хагалцсан түлээг зөвхөн коридороос гэрлүү оруулах үүрэгтэй. Тэрнээс тэр түлээг хөрөөдөх үүрэггүй, хаглах үүрэггүй, зөвхөн өрөх оруулах үүрэгтэй ахна шүү дээ. Тэгэхээр тийм чинь бас тодорхой хэмжээний надад мэдлэг өгнө дөө. Гэтэл яг үүнтэй адилхан нөгөө сайхан орчинд амьдарч исэн хүн дараа нь аав ээжгүй хорвоо гэдэг чинь өөрөө мөнх биш шүү дээ. Нас гэдэг чинь юу вэ гэхээр нас гэдэг чинь ерөөсө гүйцэтгэл байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө дандаа ингээл мөнх юм шиг тэр аав ээжийн хайранд ингээ амьдрна гэд хүмүүс бодоод идэх байхгүй. Гэтэл ерөөсө өөрөө хизээ нэгэн цагт та дарах тохиолдол дааруул яах вэ? Галт үлнэ. Халууцвал яах вэ? Та синс тавина. Гэдгийг л синсээ хаанаас яаж олж тавих вэ? Синсийг юунд залгах вэ? Дааруул хаанаас дулаан хувц олж өмсгөө эсвэл ойж өмсгөө гэдэг ухааныг л та тэр мэдлэгийг олгох хэрэгтэй байхгүй. Тэгтэл манай зарим одоо боломжтой эцэг эхчүүд гэрээ үйлчлэгч хүсэлчүүд өөрөө ингээд нөгөө гадуур ажиллаа хийгээд явдаг. Нэг талаар энийг буруутгах аргагүй. Гэрээ үйлчлэгчид 200 мянга зарахад өөрөө ажиллаа хийгээд 2 саяыг олж байгаа бол тэр хүнийг буруутгах аргагүй шүү дээ. Хамгийн гол нь гэрээ үйлчлэгч нь англи хэлтэй, франц хэлтэй хэлийнч заагаад, ажлынч заагаад, боловсролын чигээдээ болж байна. Гэтэл гэрээ үйлчлэгч яах вэ гэхээр ёстой өөрөө чи илтгэр бүксийг нарчаад хоол руу намж игээд ерөнхийдөө нэг гал ус руу орчихгүй гэрт нь аюулгүй байж ийл болж гэсэн гэрээ үйлчлэгч байгаад байгаа байхгүй. Тэрэнд л хамгийн утга оршоод байгаа байхгүй. Тэрнээс тэр гэрээ үйлчлэгч авсан эмэгтэйг би буруутгаагүй. Тэр гэрээ үйлчлэгч авсан аавыг буруутгаагүй. Хамгийн гол нь гэрээ үйлчлэгч авахтаа та 200 биш 600 мянгаар хөслөөд таны 200 ч юм бол хүүхд харах ч юм уу. 200 ч юм бол хилний ч юм уу. 200 ч юм бол тоо зааж өгсөний ч юм уу. Гээд анасаа гэрээгээ зөв ичих юм бол та хамаалга 600 зараад та 6 саяг олж болно шүү дээ. Тэрэл хүүхдийн хүмүүжил та яах ёстой вэ гэхээр та өөрөө анх яаж хүмүүжижсэн та өөрөө 10 одоо аав ээж чинь танд 35% боловсрал олгож исэн бол та хүүхдтэй 65% боловсрал олгохоор гэрээ үйлчлэгч авал та. Эсвэл өөрөө 85%-ыг заал та гэж л хэлэх гээд байгаа байхгүй. За гэрүүлэр авдаг суртахууны нэвтрүүлэг өнөөдөр маа нэвтрүүлэгт уламжлалын ёсоор Улаанбаатар их сургуулийн хувь хүний хөгжлийг судалдаг багш Отгоо огш маань оролцож байгаа. Бид өнөөдөр хүүхдийг буруу эрхлүүлэх талаар ярьж байгаа. Буруу эрхэлсэн хүүхд том болоод ямар болдог вэ гэхээр хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, амьдрах чадваргүй ийм хүүхэд болдог. Тэгэхээр энэ бол би өөрийгөө их Отгоо огштой өнөөдөр бол энэ нэвтрүүлгээр нэлээдгүй тийм чухал сэдвийг хөндөж чадж байгаа болов уу гэж бодож байна. За хэдхэн орны шторкийг сонсчоод тэгээд нэвтрүүлгийг үргэлжлүүлье. Монголчуудаа ёс суртахуунтай зөв амьдарцгаая. Чи над хогоо манай хашийн нүдэнд хаяха болооч. Ямар ичдгүн бэ? Тэгээд өөр хаана хайх юм? Юу сүртэй? Энэ хавийн айлд бүгдлийн хогоо хайдаг л үсттэй. Чи ямар арчаагүй муухай залуу вэ? Чи ганц ширхэг хогны төмөр пошиг олж аваад хашаандаа тавиад хогоо хийчихэж чадахгүй байна уу? Хүмүүсээ ингэж муухай монголоороо дуудуулах тийм сайхан байна гэж үү? Бид яагаад ухамсартай зөв амьдарч чадахгүй гэж? Бүгдээрээ хамтдаа огоо зүв боловсон хайж сурцгаая. Монголчууд бид чаднаа. Ахаа игч талны мөнгө хайрлаач. Хөөе мидөө наа жирэмсэн эмэгтэйдээ суудал тавиад өгчөөч. Яасан санаа чинь зовдгүй юм бэ? Энд чи та намайг үзээд өгөөч. Миний бие таарах хариуг унах нэ. Даатгалгүй юм бол үзэхгүй. Цаашаа яв. Хүн бол энэ хорвоогийн хамгийн агуу бүтээл билээ. Харамсалтай нь хүмүүс бидний хүн чанар хаашаа орчихов вэ? Гэр бүлийн радио 104.5 ёс суртахууны нэвтрүүлэг. Ёс суртахууны сонсогч та муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. Монголчууд бидний заримд нь хүн чанар, ухамсар, ёс суртахуун, хүний сайхан сэтгэл, хүний хүмүүс дутагдж байна. Тийм учраас гэр бүлийн радио энэ нэвтрүүлгийг өнгөрсөн амнаас эхлэн өдөр болгоны 17-оос 18 цагийн хооронд хөтлийн явуулгаар шийдсэн байгаа. Нэвтрүүлэг маань 4-5 дахь сартайгаа ер нь баг хагас жилийн хугацааг үдэх гэж хэлж болно.
2 дахь өдөр болгон буюу мегмар гараг болгоны 17 цагаас Улаанбаатар их сургуулийн хувь хүний хөгжлийг судалдаг багш Отгоо багш маань хүүхдийн хүмүүжил хүүхдийг яаж ёс суртахуунтай зөв хүн болгож хүмүүжүүлэх талаар ярьдаг байгаа. Өнөөдөр бит хоёр хүүхдийг буруу хүмүүжүүлдэг эцэг эхчүүдийн талаар хүүхдийг яаж буруу хүмүүжүүлдэг талаар шүүмжлэн ярилцж байна. Тэгээ зарим тохиолдолд ингэдэлтэй нөгөө эцэг эхчүүд одоо гэр бүлийн нөгөө тохиромжгүй хосууд одоо ямар нэгэн байдлаас болоод салангуудаа шууд нөгөө насанд хүрээгүй одоо бүх зүйлийг хүлээн авах чадваргүй байгаа хүүхдэд эн чи нэг орхиод явсан эцэгтэйгээ адилхан нэг хачин юм гэдэг юм уу те нөгөө насанд хүрээгүй хүүхдэд маань нөгөө их өөрийнхөө нөгөө сэтгэлийн ачааллаа нэмэх гээд улам нөгөө хүүхдэд дарах тохиолдол нэг хэсэг нь байдаг. За нөгөө хэсэг нь яадаг вэ гэхээр нөгөө хэсэг нь угаасаа нөгөө хүүхдийг чи заавал чадах ёстой гэд ачааллаас нь илүү өндөр ачааллыг өгдөг. Жишээлбэл зарим эцэг эхчүүд гудамжаар цайны мөнгө буулгаж хүүхдийнхээ олсон 1800 төгрөгөөр хийчихэл орой очингууд 800 төгрөгөөр нийтхийм авчаад 1000 төгрөгөөр найрах удаг зарим нэг гэр хорооллын эцэг эхчүүд байдаг. За нөгөө хэсэг нь яадаг вэ гэхээр ерөөсө бүх зүйлийг мөнгөөр хэмжчихдэг. Миний хүүхд мөнгө л байвал одоо ерөөсө бүх хэмэд боловсрчин болчих нь. Тэгээ аяндаа одоо 18 9-рээд ухаач чинь гэж боддог зарим нэг хэсэг байдаг. 14 5 хүрэхтэй ухаан суугаагүй хүүхэд 18 өсрөөд ухаан суух уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр хүний ерөнхий төлөв зан чанар хэдэн хувь нь үүсдэг вэ гэхээр бараг л 15 нас хүртэл ерөнхий зан чанар төлөвшлийн бараг л 60-70% нь явагдчихдаг байхгүй. Онлоороо бол тий. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм хурдан характертай 10 жил байхдаа нэг сахилахгүй дүү хүүхэд ерөнхийдөө том болсон байна ч гэсэн ерөнхийдөө томооч нь ч гэсэн ерөнхий характер нь байж лээдэг шүү дээ бидний амьдралын донд. А ерөнхийдөө нэг төлөвшөлтэй хүүхэд хэдий том болоод одоо ажилчин болно уу, багш болно уу, совилогч болно уу ерөнхийдөө нэг тийм араамтай айдуухан хүүхэд айдуу чигээрэл байж идэг штеп. Тэр ерөөсө төлөвшөл гэдэг зүйл маань тэр гэр бүлд хамаг орчныг хардаг. Тэгэд нөгөө талаараа би юу хэлэх гээд байдгийг юм бэ гэхээр эцэг эхчүүд тэгэх ёстой, ингэх ёстой, тэгэх ёсгүй, ингэх ёсгүй гэж хэлэхээсээ илүү яг биеэрээ үлгэрлэх ёстой. Нөхөртөөгөө яаж харьцаж байгааг танаа хүү чи харна. Эхнэртэйгээ яаж харьцаж байгааг охин чи харна. Ээж ямар байгааг охин харж дуурайна. Эцэг ямар байгааг хүү харж дуурайна. Тэгэхээр эцэг би юу ч хэлэх гээд байна энэгээр сонсогч авах уу? За тийм. Энэ манай өнөөдрийн эхний сонсогч байгаа. За. За холбогдсон байна. Танд орон төргий. Сайн байна уу? Сайн байна. Баярлалаа. За энэ таврын энэ ярьж байгаа асуудал бол их зөв асуудал та. Би нэг юм хэлээд байгаа. Ер нь сая танаас яриад байгаа шүү. Хүүхэд ерөөсөө ажил хийж ухаан задардаг. Яг байна. Ерөөсөө одоо эрэгтэй хүүхэд бол миний хувьд бол би өдөөний хүүхэдтэй. Өдөөсөн. Дөрөв эрэгтэй дүүтэй. Айлын ганц хүү. За манай аав одоо аав маань дээрж болооч ингээд дээрж болооч гэдэг тоногоор алуу болчихсон. За тийм. Ээж маань ээлж ажилтаа юм. Та хөгжмөө багасгаарай. Тэгээд яг үхлэн би хоёр дүүгээ хойл ингэ хардаг хойлоо жоохон. Тэгээд гэр ороолын хүүхд чи усаа авна. Түлээгээ хаглана. Тэгээд гурлаа зурна одоо энэ гэл ингэ. Тухайн үед би бол одоо нэг 3 дугаар ангийн хүүхд байсан л та. Тэгээд 3 дугаар ангийн хүүхдэд дэндүү тийм ахсан. Одоо тогтсон дэндүү ахсан байлаа. Тэгээд ер нь хүүхд бол ажил хийж ухаан заддаг гэдгийг би хэлэх гээд байна. Тэгэхээр сая тэгэл нэг гэр үйлчлэгч авдаг байдаг гэл энэ. За яг хөө боломжтой бол гэр үйлчлэгч авал одоо яадаг юм байгаа чинь. Хамгийн нэг бас нэг хэлэх зүйтэй нэг асуудал байна л да. Ерөөсө хүүхдэд юм хэлж сурах хэрэгтэй. Үг даач тийм ээ. Ер нь бол одоо дэх үед чинь бас нэг сурны амт энэ үздэг байлаа шүү дээ. Алуудуулах малуудуулах юу ч хэлээ. Жохос хэлэхгүй ч гэснийг хэлэхгүй. Тэгэхээр хүүхэд жоохон тийм дөрөв ширэг үг сонсмоор юм шиг аавж ирсэн. Сонсож байгаа юм шиг байна. Тэгэхгүй одоо яг дөрөв дээр нэвтрүүлэгч хэллээ. Дадлага хийхээс оюутнууд нэг ширэг үг хэлчихлээ. Яваад тэр аавж ирсэн нэг ширэг үг сонсоогүй. Яг үнэ. Тэгээ амьдрал дээр гарахлаар одоо тэр битгий хэл өөрт нь амьдралын нэг тийм бэрхшээл тохиолддог. Тэгэхээр тэрийг даван туулж чаддгүй. Нэг ийм асуудал надад ажиглагдсан юм да. Би яг өөр хоёр хүүхэдтэй. Тэгээд би тийм сайн одоо хүүхдүүдээс хүмүүжлэлт хүн гэж боддог юм. Би бол ажилдаа ингээл гараад
алга болдог. Ээж нь гараад ажилтаа гэл ингээд орой ажиллаж ордог юм л. Тэгэхээр ер нь бол хүүхдийг бол маш сайн ажил хийх хэрэгтэй. Гэхдээ ямар боош шиг зар гэж байгаа юм биш шүү дээ. Одоо тэр гэр орных ажлыг хийх нь тэдний үүрэг. Өөрсдийнхөө хувцсыг угаах хэрэгтэй. Тэгээ болж игэл 100 одоо хүүхдүүдийг бас нэг өдөө нэг малтай айлмал гэдэг өөртөө амрахтаа аваад авчмаар байна. Явуулж яхад буруутахгүй шүү дээ тийм. Буруутахгүй. Тийм. Би бол тэгж бодож явдیں۔ Дотроо. Тийм. Тэрийг л хэлэх гэсэн. Өөрөөр чинь багнаас хүүхдэд чинь багнаас хоёр харьцангуй одоо гэхдээ өөр байгаа зү тий. Тий шал өөр л дөө. Одоо тэд нар чинь бол хичээлдээ явлаа ирлээ. Тэгэл хоолоо идлээ, хичээлээ хэвлээ. За одоо байрны ажил гэдэг чинь нэгтэй сүртэй ажил бол байхгүй. Яг үнэ. Тий одоо нэг тоос орохчоор нэг гэр орнод нэг харуулн тоос авчих. Тэгэл болоо шүү дээ. Өөр юм байхгүй. Аяг 5 хоног гэдэг тэр бол ажил биш байхгүй. Тий яг үнэ. Тэгэхээр зөв миний багнаас бол одоо төлөөгөө өрөөд төлөөгөө хагалдаг. Гэхдээ ганцаараа өрөөд нэг зөв хамгийн гол нь. Өөр тусах юм байхгүй. Миний хоёр дүүч хоёул жоохон ядчих 2 насны зөрөөтэй байх хоёр жоохон. Тэгээ 3 дугаар анги хүүхдгээд байгаа шүү дээ. 3 гэдэг чинь 10 настай хүүхэд. 11 настай. Яг хөөхлөөр гудамжныхаа хүүхдүүдтэй бас найз болно шүү дээ. Өөрөө төлөөгөө хамт өрөөдлийн тулд гоё. Тий. Тэгээд нөгөө хүүхдийн тэр нөгөө нэг сэтгүүг задарч өгдөг юм шиг надад санагдсан шүү дээ. Яг үнэ. Та их гоё зүйл хэллээ. Баярлалаа. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. Яг энэ хүний үеийнхэн бидний аав ээж үеийнх яг ингэж багасаа хатуу хөтөө амьдрал үзэж өссөн учраас өнөөдөр энэ бидний хангалуун сайхан амьдралыг тэмцэж олон жил тэмцэж босгож чадсан тийм. За социализмын улсын байгууллагад ажиллаад 90 онд ганцхан үүргээд тэрнээс хойш компанийн тэр байгууллагад бизнес руу орох нь ороод ажиллаа их нэгээд ингээл энэ одооны бидний нийлбэг хангалуун юугаач дутагдаж гачигдахгүй энэ амьдралыг босгож чадсан байхгүй. Яаж энэ амьдралыг энэ хүмүүс босгож чадсан? Энэ хүмүүсээс яаж ийм ухаан ийм төвчээр хатуужл галсан гэхээр багадаа ерөөсөө яг энэ хүний үдсэн шиг л ийм л амьдралыг бидний аав ээж үзэж өссөн байгаа байхгүй. Одоо чинь би хитрхи хувийн юм руу орё гэж жоохон бодож ин л да. Яад вэ гэхээр миний нэг сонсогч халдсан сонсогч авчи тийх үү. Байна уу ором төргий? Сайн уу. За ором төргий таг. За. Би нэг юм асуух гэсэн юм уу? Аха. Танай эфемер явж байгаа нэвтрүүлэг болох гоё л доо юу? Бүгдээрээ л бидний амьдралд байхгүй тэг тохиолддог. Тэгэл айхтар бид нар өөрсдөө бодохдоо нэг тийм хүнд асуудал биш юм шиг хэрнээ яг ингэж сонсоод задлаад үзэхлээр аягүй чухал асуудал байгаад байна л да. Би одоо 30 настай юм. За. 2 хүүхэдтэй, баг нь одоо 3 настай. Том нь 7 настай, 3 дугаар анги. За. Тэгээ бас л өглөө аав ээж хоёр нь бид хоёр хоёулаа гараад орой ирдэг. Тэгээ миний хүү болохоор өглөө хичээлд өөрөө явдаг. Буцаад гэртээ өөрөө ирдэг юм. Тэгээд би оройд нь юу захчих гэхээр миний хүү орой ирэхэд гэрээ тэрвэрлээд даалгавраа яс хийсэн байцаараа гэж хэлээд явхаад нөгөөх чи ирэхэд юу ч хийгээгүй. Даалгавар нь байхгүй нөгөө гэр орнонч муухай. Тэгээд амралтын өдрүүдээр л дүүгээ аваад үлдсэн цаавс жоохон л таа өгнө. Тэгээд би юун дээр эмзэглээд юм гэхээр заримдаа би нөгөө тэрийг харчаад уур үрээд өдөржингөө баахан ачаалтай ажиллаж ирчихэд орой ирэнгүүд гэр орнод авширсан. Дээр нь хүүхэд хичээлээ хийгээгүй. Очоод би бас оройн цагаар ажил хийдэг байхгүй гэртээ л дээ. Тэгээд тэгж мэгж хийх гэхээр хажуугаар нөгөө хүүхэд байдаг гэр оронд байдаг. Тэрнээсээ болоод тухалдаад хүүгээсээ янз янзаар заг нисдэг юм. Тэгэл дараа нь бас өргөдөл бодтол да жоохон тайвширсан мэвширсэн үедээ хүүд ойлгуулах гэж. Хүүчи хэд настай вэ? 7 настай. Жоохон за. Тэгээ одоо арай ямар санд гайхаад бүр болохгүй гэрээ үйлчлэгч авдаг юм билүү гэж бодглохлоор бас л тэгээд нөгөө мөнгө энэ төр асуудал чаддаггүй. Тэгэхээр би одоо хүүдээ юу гэж хэлж ойлгуулах вэ? Миний бодлоор та мэрэгжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авахд буруутахгүй ба. Нэг талаас нөгөө талаас би тань зүгээр хуваасаа зөвлөхөд манай радиогоор та бараг сонсдог байхаа хайрын төслөөд нэвтрүүлэг явдаг. Тийм сонсдог. Тийм хайрын төслийг сайн сонсороо гэж хэлмээр байна. Хайрын төслөөс төвж гарсан манай радиогоос ургаж гарсан хайрын төслөгээ төрийн бус байгууллага манай радиогийн байранд байрладаг. Энд ирэхэд бас мэрэгжлийн гэр бүл судалдаг сэтгэл зүйчийн хүмүүс бас зөвлөгөө өгдөг шүү цаг аваад ирж болно. Тийм үү. Хүүхдтэйгээ очсон дээрөө тийм. Тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Сонсогч та
Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. Бас хүүхдийн хүмүүжил дээр бэрхшээлтэй асуудалтай толгочаал яаж шийдэх юм мэдэхгүй байгаа. Харин тэгээд 7 настай хүүхд гэдэг бол ерөнхийдөө та намайг эргүүлээ сонсож байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд 7 настай хүүхд гэдэг бол бас ерөнхийдөө өөрийнхөө үзэл санааг 100% илэрхийлж чадахгүй шүү дээ. Яг тэгэхээр нас бүх зүйл нь илэрхийлэх хэлбэр нь өөрөө янз бүр эсрэгүүцч болно тий. Урвааж зогсох ч юм уу. Жишээлбэл би миний нэг таньдаг хүний хүүхд одоо дөнгөж 4 настай л да. Тэгээ аав нь цэргийн хүн байдаг. Тэгээд 4 настай хүүхд чинь бол анаа би энийг авъя, анаа би тгий гэл ингээд үүмэлэх ёстой шүү дээ. Тэгэхээр 2 настай дүүтэй тэгээд тэр 4 настай хүүхд маад ингээд манай нэг ойр дотны хамаатны хүүхдэлтэй тэгээд минийх одоо яах вэ энийг идэхгүй хөр үгүй. Одоо тэгмээр энэ ямар энэ үгүй. Гэхлээрээс нэг ганцхан тавьч үг. Хэдийгээр тэр нь илдүүтэй сонсогддог боловч нөгөө энэгээр юу хэлэх гээд байна гэхээр дарангуулагчийн гэрт дарангуулагч төрөөд байгаа байхгүй. Одоо тэрнтэй аав нь үгүй. За гэдэг хоёр үгээр л харьцдаг байна шүү дээ. Тэгээ 4 настай хүүхд чинь тэрийг үгүй гэдэг нь гоё юм уу, за гэдэг нь гоё юм уу гэдгийг ялгаж салахгүй шүү дээ. Яг л дуурайна. Тэгэхээр тэр эцгийн тол хүү яг байгаа байхгүй. Эхийн тол охин байгаа байхгүй. Тэгээ би дээр нэг юм ярьчаад сонсогч холбогдож байна үгүй. За та ярьж болно бол. За тэгтэл дээр би юу хэлэх гэж байна гэхээр нөгөө айлын тийм эрх танх охинтой яг амьдралын хатуу ширүүн байсан одоо чинь миний нөхөр байгаа байхгүй аавсаа өмчөрсөн яг дээрхийн адил түлээгээ өрөөддөг тэгээд ээж нь нөгөө нэг бүр хөдөө малтай тэгээд 4-р ангийн хүн манай нөхөр байгаа 6-р ангийн их чинь манай нөхрийн ихч байгаа энэ хоёр тэгээд одоо бодоод үзтээ хаа тэр одоо 30 км-ийн цаана айл бараад дулаад айлын хашинд гэр бариад өгсөн. Тэгээ мань хоёр гамбираач харж иддэг, галаач түлдэг, хичээлдээч явдаг. Хаас бүтэнсээ өдөр болохоор явган нүцгэн. Нөгөө ийм үг санаанд очлоо таны нэрийг сонсон чинь сэтгэл байвал 100-нд сэтгэлд гал байвал 100-нд гал болтно. Яг үнэн тий. Санаанд орчлоо. Тэгээ тэр хоёр одоо сая цагаан сар яриад бид нэр яг энэ тухай яриад хөврөлтчихээ л да. Яасан гэсэн чинь мань хоёр нэг өдөр гамбираа борцог хийж гин л те. Тэр чинь одоо 3-р ангийн хүүхд 6-р биш 4-р ангийн хүүхд 6-р ангийн хүүхд чинь 12 та 10 биш 13 та 15 та 2 хүүхд тахгүй. Эрэгтэй эмэгтэй 2 хүүхд. Тэгээ яадгүй гэхээр тэр хоёр нэг удаа борцог хийж гин л те. Борцог гэсэн чинь нөгөө яг тэ хоёлоо үлсөөл бодоод борцог гэсэн юм аа. Тэгээ нөгөө хүүт усаар зурцсан. За. Намайг бодоход бас дэвшилттэй гэд маань хөр намайг хүүхрээд байгаа байхгүй. Би бол 4-р ангийн хүүхд тахта борцог шийж мэдэхгүй гэж идэж ч мэднэ. А тэгсэн хоёлоо борцогоо зураад ингээ борцог гэсэн чинь пүд өсрээд ээж гинэ. Яагаад өсөрсөн гэсэн чинь хүүт усаар зурна. Тэнгүүдээ сандрахта нөгөө тооныхоо таглааг тавьчих чинь. Тэгсэн чинь таглааг яагаад гэрийн тоонод пүд өсрээд гэрийн доторх цагаан бүрээс нэгэд од мичид яатсан юм шиг юм тос олцсон. Тэгээ ээж нь ирээд тэгэл тухайн үед янзалж исэн гэлээ. Тэгээд дараа чи нэг өнгөг нас ярил л да. Нэг ороо ирээл хоёлаа ядраал хичээлээсээ ирээл ядраал тоглож байгаа ухаан байхгүй тоглож байгаа. Бант хийж идчихгэнэ. Тэгэл ороо нөгөө гэрэл байхгүй бас тог унтарсан. Тэгэл лааны гэрэлд бант хийж идчихэл үлдсэн тоондоо үлдчихин л да хоёлаа унтчихал маргааш нь хичээлдээ явхал нөгөөдгөө алах гэсэн чинь юу үзэмтэй бэрээс шиг юм бэ гин. Энэ одоо яач вэ ч гэсэн чинь хүүхд болохоор нөгөө гурлаа нөгөө шуудатаа гурлаа газар тавьсан. Тэг газар тавингууд нөгөөтг нь огт нь ороо зөндөө баацсан. Тэг харанхууд нөгөө огтны бааста бантай айч идсэн. Тэг энэгээр юу харуулж ийнэ гэхээр одоо баргалж тэр 4-р ангийн хүүхд 6-р ангийн хүүхд хоёр айл бараадуулаад гэр бариад амьдрах хүн хэд бол баг байхгүй. Гэтэл дээр үеийн хүмүүс яажсэн гэхээр хүүхдээ хайргуудаа биш байхгүй. Хайргуудаа биш байхгүй. Багаас нь амьдрах чадвар. Багаас нь амьдрах чадвар. Нөгөө ээж нь аав насарсан ч гэсэн ээж нь хідэн малаа өсгөж л нөгөө хідэн малныхаа үр шимээр хоёр хүүхдэд тижих хэвээр. Тэгэхээр энэгээр юу харуулж байгаа нөхөр заримдаа ингээд би чи айл ирэх өх юм чинь заримдаа нэг ингээд асуудал гарна штэ. Тэгэхээр манай нөхөр ингээд хизээд ингээд ганхгүй ингээд байж идэг байхгүй. Энэ юу харуулж байгаа нөхөр миний бас өнөөдөр өнгөтэй өөдтэй явж байгаа миний гэр бүлтэй холбоотой гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь манай гэр бүл бол яадаг вэ гэхээр ямар ч тохиолдолд одоо гаалдалж чинь уус шалж чинь мөнгөтэй чинь мөнггүй чинь болно отгоо. Ямар ч гэсэн чи хий гэлж идэг байхгүй. Тэгээ энэ нь яадаг вэ гэхээр би чинь заримдаа ирэх хүссэн чинь заримдаа нэг шантрын штэ. За ерөөсө болохгүй ерөөсө болидөө гэл ингээл амар тийм амархан шамдрантах. Гэтэл одоо нэлээд олон жил амьдарчаар чинь нөхрийгээ дагаад болно.
Юу ч гэсэн болно. Тэр нөө амьдралд яг гэхээр хүүхэд байхдаа хаалвал үдсэн хүн чинь нөө хажуудахтаа бас яг нөлөөлдөг. Түшигтэй тулгаатай байдаг. Яг үүнтэй адилхан та өнөөдрөөс эхлээд магадгүй боломжтой айлын эцэг эхчүү сонсож байгаа бах, боломжгүй айлын эцэг эхчүү сонсож байгаа бах тий. Таны хүү байна уу, охин байна уу тий? Та хүү охиноо сэтгэлээрээ хайрлуул таны одоо сэтгэлд хүртэл та зохих хэмжээний яг энэ номны энэ хэсгийг уншичаарай. Энэ ажлын энүүхэн энэ хэсгийг чи хийчээрэй. Яг хувцсныхаа одоо хатуу джинсийг угаахгүйгээр чи зөөлөн ноос өмдөө угаачаарай. Энд чи юу хэлэх гээд байна гэхээр би өөрийнхөө туршлагаар хэлэх гээд байна шүү дээ. Та хүүхдтэй эхлээд нэг одоо 10% ажил даалгад үз. Хэрвээ тэрийг хийцэн байл тодорхой хэмжээнд урамшуул. Хийгээгүй байл тодорхой хэмжээнд тэрийг шийтэг. Тэгчээд 10% сайн хийцэн байл та дахиад 15 болгох. Хүмүүс болоод яах вэ гэхээр зарим эцэгчүүд шууд 45% болгоод 30%-аар нэмэнгүүтээ нөх хүүхдийн одоо нурууг нь авсан морь гэдэг шиг сэтгэлийг нь мохоогоод хүчийг нь мохоочдөг байхгүй. Баг багаар ямах амхаар дээшлэл таны хүүхд баг багаар цагаа зохицуул сурна. Тэгээд нөгөө нэг хэлэх зүйл бол та хүүхдтэй заавал үн ихтэй цаг зөвлөх хэрэггүй. Зүгээр л нэг цаг зөвлөгээд яв. Тэгээд та 12-аас 15, 12-аас хичээлтэнд харж байгаа бол миний хүү замаараа нэг юм сонирхож явж байгаад ингээ алхаад 25 минут ирээд одоо 30 минутын дараа миний хүү яг гэртээ ирсэн багаараа. Яг тэр үед ээж нь ирээд хүүтэй хаал хийж игэвэл хүүхд чинь тэнэхгүй байхгүй. Цаг зөвлгээгүй утас бариулахгүй байвал хүн утасныхаа цагийг хардахгүй байхгүй. Энэ энгийн мөртлөө амьдралд айгүй хэрэгтэй алхам. Яг тэгэхээр би ахыхаа хүүхдээр туршиж үтсэн байхгүй. Өөрийнхөө хүүхдээр ч гэсэн туршиж үтсэн. Тэгэхээр цаг зүүн гэдэг маань нөгөө 1 минутын үн цэнийг мэддэг. 1 минутын үн цэнийг мэддэг гэдэг маань хараад би 10 минутанд хичээлээ хийчихэд сүүлийн 15 минутанд би хүүхдийн кино Том Жири 2-ыг үзэх хэрэгтэй болж штэ. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөгөө ажил даатахад тодорхой хэмжээнд урамшуулаад байвал таны хүүхд танаас одоо илүү хүмүүжлтэй болно. За сонсогч авъя. За. Сонсогч та Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож байна. Байна холбогдсон байна. Би 4 ярьсан юм байна. За. Тэр сайн нэг юм ихтэй ярьлаа шүү дээ. Хүү 7 настай хүүхд гэдэг. Тий. Дэндүү бол 7 настай хүүхд. 7 настай хүүхд зүгээр нөгөө дэндүү тоглоом дуугаар орно. Тэгэнэлтэй. Бараг гişийн гараас гараагүй шүү дээ. Тий шүү дээ. Тэгэхээр арай л дэндүү хүнд очиж байгаа юм байна. Хоёр толгоосоор хүүхдэд битээ загна. Яг тэгвэл манай аав намайг их тийм дэмждэг байсан. Урам хайрладаг байсан юм л дээ. Тэр хүн чинь тий. Чигээс дүүгээ одоо гэр орноо хоол ундаа төлөө төшөө харлаад ингээд гэр орноо явж чадна хааж ирэх байх. Жохон чангар да. Тий. 90 хүн юм чинь гэж намайг. Миний хүү 90 хүн юм чинь гэж нэг тийм намайг аюу гэж урамшуулдаг гэсэн яг. Ээж нар ч юм уу угаасаа загнах штэ загна алхад болно алхад энэ чинь тийм байдаг. Аав нар ч аюу тийм өндөөгүй сайхан штэ. Хүүхдээ урамшуулж байгаа штэ. Ягаад гэвэл жоохон амжилт гарангууд нөгөө миний хүү л штэ ундаг байна. Гэх чинь сайн урамшуулахгүй бол хүүхдийг загнаад угаасаа хэрэг байхчгүй. Загналаа гэдээ ач тушаа өгчгүй. Яг үнэ. Тий. Ухааруулах хэрэгтэй юм байна. Тэгээд нэг шог зүйлгүй би 3 дугаар үед байхдаа нэг дүүгээ авчид Монгол архаар өгчсөн байхгүй. Залхио за. Тэгээ яасан гэсэн чинь нөгөө манай ээж нөгөө маркетинг чинь гэж яваад тахгүй. Тэгээ манай эмээ гэртээ чинь байсан. Тэр хоёр маркетинг чинь гэдэг нэг ажлынхан газар руу яваад тагсан. Тэгээ уулаад тахлаа миний дүүчсэн эмхтэн юм чинь те. Баярлалаа гэдэг дүүгээ Монгол архаар өгчсөн. Тэр үеийн хүүхдийн сэтгүүгээр тий. Тэгээд бас зодоолж илээ шүү дээ. За. Тийм асуудал болж байгаа. Тэгээд тэр хүүхдийг бол сайн оромшуулалттай шүү. Яг үнэ, яг үнэ. Зөв зүйлтэй нь оромшуулаад дэмжиж өгөх хэрэгтэй. Бишмэн талангүй ярьсан баярлалаа танд. За баярлалаа танд. Тэгээ энэ ч нас бас энэ хүний ярианаас сонсоод надад бас нэг юм бодогдчихлоо л да. Юу вэ гэхээр сонсогч холбогдож байна уу? Гүүг. Надад бол энэ хүний амьдралаас яг л тийм хуучны нэг игэл барил Монгол амьдрал. Яг игэл жирийн амьдрал. Яг л нэрэл бидний аав ээж эмээ өвөө ингэж л өссөн дөө гэсэн тийм. Миний саяны одоо жишээ нь манай нөхрийн амьдрал ч гэсэн яг тийм байгаа байхгүй. Магадгүй тэр одоо сонсоод намайг гараа зэмлэж магадгүй л те. За энэ сонсогчийг авчихэд хөө энэ түрүүнээс хойш холбогдоод байгаа. Байна танд ором төргий. Байна. За ором танд нөө сайхан нэвтрүүлэг явуулж байгаа баяр хүргэе. За баярлалаа. За наад ахын чимсэн баяр хүргэе. За хүмүүсийн одоо бүхэнтэй санаа зовж явдаг юм хүндэт. Одоо зовлон бэрхшээлийг хэрхэн давталаар одоо дүүж байгаа баярлж байна. Баярлалаа танд.
Тэгээд одоо их чинь бодож байна. Таны ярианаас одоо тэр бага насны 7 настай гэдэг байгаа хүүхэд. Та хөгжмөө жоохон багасгаарай. Тэгээ радиогоор утсаараа сонсоод яриа. 7 настай нэг жоохон хүүхэд нэг загимж одоо их хүнд ачаал өгж тэр орны ажиллаа хийлэгдэг байдаг юм байна л да. Тэгээ бас хэвлэхий бид нар бол бас нэг хүүхдээ тэгж хатуу ширүүгээр бас хүлээж хэрэггүй. Яагаад гэвэл одоо нөгөө нийгэм чинь өөрөө ямар гэлээ. Тэгээд одоо гэртээ ч гэсэн сайхан тайван дураараа тахалж ирхэлж байх тийм сайхан масан ч юм байна. Тэр хүүхдээ. Тэгэхээр одоо тэрийг бол одоо би буруу шааж байна. Буруу юм уу? Ер нь бол тэгээд манай залуучууд бол ерөөсөө сургууль сурах сайхан байна. Бүгд л одоо ихтэй сургууль орчин. Хамгийн гол нь чанартай төгсдөг. Тэгээд гараад ажил дээр гараад ологддог. Яагаад гэвэл нэг нэгнээсээ хуулаад юм багшаа аргалаад төгссөн. Тэгээд дараа нь ажил дээр очихоор хүний үгд аахгүй. Дээрээс нь юм идэхгүй. Тэгээ хүний үгд ийм ажлын ачаал даах чадвар муутай тийм хүүхдүүд гарч ирээд байгаа юм л та. Тэгээ ер нь бол та одоо сэтгэл багш гэж ярьж байна. Тийм учраас оюутан хүүхдүүдийг ерөөсөө тэр оюутнуудаа тэгжил хийж өгмөр юм байна. Та нар үнэн сэтгэлээсээ сур. Эсвэл зүгээр юу эзэмсэн мэрэгжлийнхаа доод зэмдээ ажлуудыг хийгээд ядтаа болох ажил олдохгүй байгаа. За таны утас тасагчлаа. За та намайг сонсож байгаа бол би дараа нэг дахиад холбогдороо утастай тасагчлаа. Тэгээрээ танд сайн сайхныг хүсье. Тэр дөрөвний холбогдсон эмэгтэйн тухайд би бол тэр хүнд хүчээр ажил өрүүлж гэрийн ажил хийлгэх байх гэж бодож байна. Тэр чинь 7 настай хүүхдүүд ч одоо нэг 6 настай сургуульд ордог болсон шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр тэр бол баг 2 дугаар ангийн хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр яг түүхээр тэр хүүхдэд ээж нь хөрх амтай амхандаа гэрийн даалгавраа хийгээрээ тэ өөрөө зав замууд гэрийн даалгавраа хийгээрээ хувц хонороо имхэлж тавиараа тоглоомоо хомж тавиараа иймэрхүү юм хэлдэг баг. Харин тийм. Тэрнээс шинэх тэгээд түрүүний тэр намуухан дуутай тэр эмэгтэй бол миний бодлоор тийм гэж бодохгүй. хүн хүчээр ажиллаад хийлгээд байдаг эмэгтэй шүү. Гэтэ тэр эмэгтэй бол яг хин ч гэсэн гэр орны нэвтэйхэн байвал сэтгэл санаа өөдрөг бол бас амьдрал уйжин байна те. Тэгэхээр мэдээж тэрний 7 настай дүүгийн хүүхдийг чинь 3 юм уу 4 настай байгаа шүү дээ мэдээж. Тэгэхээр 3 юм уу 4 настай хүүхд чинь уусаа хаалвал хаа юмыг эмэг замбараг болгоод тавьчихдаг шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд бол тэр чинь угаасаа нэг хүүхэд юунаасаа гараагүй юм чинь тэр чинь бас аргагүй юм. Гэхдээ одоо би боддгийн 12 жилээр төгсөх гээд энэ угаасаа яг тоглоомын системээр л хичээлээ хийхгүй бид нар шиг адилхан одоо шинэ намайг нэгдүгээр ангид байхдаа хуулан бичлэгийг нэг өгүүлбэрээ ар өөргөө 3 хуудас бичиж иргэдэг байлаа шүү дээ. Ерөөдөө жоохон хүүхдийг залхаах маягийн хийдэг байлаа сургалт баяа өгдөг байлаа шүү дээ. Би бол бас тэрийг л хийж ирсэн хүн л дээ. Нэг үсийг одоо 2 3 нүүр бичих итэргээл те. Тэгэхээр тэгснийхээ өвчнөд бол би бас тэрийг буруу гэж боддгоо. Яг биднэрт бол сайн болсон. Буруу гэж боддгоо. Яагаад тэгэхээр энэ сургалтын арга барил чи хоцогцсон арга барил гэж үздэг байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр тэнд одоо нэгдүгээр ангид сурж байгаа 6 бүлэг байлаа. Нэг ангид 30 хүүхэд байлаа. 180 хүүхдээс би цэвэр хүчгийн аврах болж ирсэн. Яагаад тэгэхээр би дээр хэлсэн шүү дээ. Миний нэг ихч маань ингээд толгойг маань тогшдог. Би загнуулдаг байхгүй. Тэрийг хийсэнгүү гэж. Би ч зүгээр сууж хагаад 3 нүур бичиж чадахгүй. Бас л тэр оронд босоод гүгээл бийцдэг ч юм уу, тим эргүүлдэг ч юм уу. Тэгсэн байж таараа шүү дээ. Тэгэхээр манай ихч миний толгороо тогшдог. Тийм байлаа шүү дээ. Тэгэхээр энэчээс юу хэлэх гэж байна гэхээр тэр энэ сургалтыг багш нь ачаалал өгөх. Ээж нь гэр цэвэрлсэнгүү гэж ачаалал өгөх. Дүүгээ халамжилсэнгүү гэж ачаалал өгөх. Нөгөө хүүхд манаас хэр зэрэг ачаалтай байгаа гэдгийг эцэг их бас сайн бодох хэрэгтэй юм шиг. Тэгээ хоёрдугаарт би юу ч хэлэх гэж байна гэхээр хүн хайшиж явсан юу ч хийсэн хаанаас нь ч харсан эцэст хүн хэвэрэл идэг. Тэгээ ард түмэн хүн төрлөختний энэ нь дэлхийн хаанаас ч одоо тэр одоо хүн загнуулаад хүн ертөнцөөс гараад сармагчин болдоггүйтэй адил хүн гэдэг зүйлийг ерөөсөө хүнээр хүн хийн гэдэг чинь ер нь хэцүү зүйл шүү дээ. Одоо өөрөө эцэг болоогүй, өөрөө аав болоогүй, өөрөө ээж болоогүй хүүхдэд загнаж байгааг хараад өр нь өвддөг. Гэхдээ зарим тохиолдолд яалч яахгүй хүүхдэд алгадаад авах тохиолдол гардаг амьдрал дээр. Тэр үнэн. Тэ амьдрал дээр алгадаад авах тохиолдол гардаг байхгүй. Тэгэхээр энэ ч юу хэлэх гэж байна гэхээр жоохон нөгөө саяны одоо нэлээ настав төр ихчүүлсэн те энэ ихчийн хэлдгээр
хүнээр хүн хийн, оюутнаар оюутан хүнийг сайн хүн болж төлөвшүүлэх, эсвэл сурагч хүнийг одоо оюутан болоход нь сайн бэлтгэх гэдэг бол эцэг их орон, ард түмэн, найз нөхөд бүх хүний ачаалал бүгдийн санаа зорилго нэг үежиж энийг зөв хүн болгох байхгүй. Тэгээд тэр ихч бол намайг яг оюутнуудаа тэгж хэлээрээ гэж загчин л та. Би Ахмад хүний үгийг бол авна л та. Гэхдээ төвшөж санаж байгаа зү би нөгөө нэвтрүүлгээрээ бас урд нь хэлчихэж байсан. Оюутнуудаа би эцэц та нар сайхан сэтгэлтэй байж болно, муухай сэтгэлтэй байж болно, баян байж болно, ядуу байж болно. Танаас бас ямар ч Франц одоо ямар ч төхөө өнөртөж болно. Бас биенээс гардаг хөлс одоо холмос юу ч өнөртөж болно. Ганцхан хүн чанар өнөртөж. Тэгээ өөрөө өөртөө үнэнч бай гэдгийг хэлдэгээ би баян хэлээд байдаг. Шинэ үг их чухал. Чухал үг шүү. Тийм. Айгуу нэвтрүүлгийг сонсож байгаа залуучуудаа хандаж. Айгуу чухал. Одоо үг шүү. Тэгээ манай оюутнууд сүлдээ нөгөө намайг тийчлэнгүүт мэддэг болсон. Гадуур хувцыг гадуур өмсдөг, эрэгтэй хувцыг эрэгтэй өмсдөг, эмэгтэй хувцыг эмэгтэй өмсдөг. Та нар хасах 22 градусд өмсдөг өдөн хүртгийг нэмэх 22 градусд өмсөд байна, андуураад байна. Хувцаа үлгүүлчихэд ирдээ тэгэхээр хичээлээ гэхээр дараагийн хичээлд нөгөө 240 хүүхд чинь нэгэн ч хувцастай орж ирдэг байхгүй. Тэгэхээр чинь хувцаа үл гэсэн үг чинь бол айгу ширүү үг байгаа байхгүй. Харин тхийнхээ оронд гадуур хувцыг гадуур өмсдөг, дотор хувцыг дотор өмсдөг. Хасах 22 градусын хувцыг нэмэх 22-д өмсөж чинь та андуурч та гараад ирнэ үгэнгүүт энийг гардаг байхгүй. Дахиад хизэж тэр алдаг яадаггүй. Хийдэггүй байхгүй. Тэгэхээр энэ дээр эцсийн үгэндээ би юу ч төгсөхгүй гэхээр нэвтрүүлгээ төгсөхдөө би ийм сайхан үгээр төгсөе гэж бодож байгаа. Голчийг нь олсон одоо тохиолдолд нэг үгч үг болдог. Ончийг нь олоогүй тохиолдолд та 10 өгүүлбэр хэлээд ч ямар ч нэмэргүй гэдэг үгээр төгсгмөр байна. Өстой голчийг нь олцсон үг байлаа. Харин тийм. За ингээд нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлөе. Маргааш манай радиогийн эфирт төрийн сонирхолт ардын удан зохиолч Шарвин Сүрэнжууга ичнэ байдлаар сонсогч тантай уулзах болно. Ичнэ гэдгийн учир нь Сүрэнжууга маань бас эрүүл мэндийн шалтгаанаар манай радиогийн эфирт ирж чадахгүй учраас би гэрт нь очиж өнөөдөр өглөө аппаратанда бичиж авсан байгаа. Тэгээд энэ бичлэгийг сонсогч танд маргааш хүргэх болно. Тэгээд сонсогч нартай хандж хэлэхэд нэвтрүүлгийн ихэнд нэвтрүүлэг 17 цагаас за их удлаа гэхэд 17 цаг 5 минутаас идэхгүй эхэлдэг. Энэ үеэр сонсогчтой эффект холбогдож байгаараа манай сонсогч нар хөвчлэн 30-аас хойш 17 хагасаас хойш холбогдчиход тэгээд ингээд яг одоо утас маань уулалцаал байна. Тэгээд би нэвтрүүлгийн цаг яг хугацаанд дуусах хэрэгтэй учраас одоо бол утас авах боломжгүй нэвтрүүлгийн ингээ өндөрлөе. Тийм болохоор сонсогч нартай хандж хэлэхэд болж игэл 17:30-аас өмнө холбогдоод өөрсдийн санал бодол үзэл бодлыг бидэнтэй хуваалцаж байгаарай. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Маргааш 17 цагаас Шарвин Сүрэнжуугатай хамт иргэн уулзтлаа түр баяртай. Сонсогч та Муухай монголчууд нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонслоо. 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 Хүлээн авч сонслоо.